Төрийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Баясгалан, сангийн яамны санхүү бодлогын хэлтсийн дарга Батбаяр, тус яамны хууль эрх зүйн газрын дарга Ганбат, сангийн яамны дотоод аудитын газрын дарга Гэрэлмаа, үндэсний хөгжил шинтгэлийн хорооны дэд дарга асан Зориг, төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга Ганбат нарыг улсын мөрдөн байцаах газар шалгаж байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 157 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн эрэг үүсгэн шалгаж байгаамаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад чинь 6 хүн холбогдож шалгагдаж байгаа шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа яг үргэлжлэн шалгалтын ажиллагаа хийгдээд ингээ явж байна. Хугацааг шаарддаг. Энэ нөгөө бичиг баримтын дүнлэлт хийх, шалгалт хийх шинжээч одоо томилох дүнэлт гаргахтай холбоотой асуудлууд байж байна. Яг хуулийнхын дагуу шалгалтын юмнууд явагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад тэд банкны хууль зөрчиж 221 сая гаруй төгрөг өөрсдөө хуваарлсан. Мөн орон сууц худалдан авахд зориулж 630 сая төгрөгийг зарим гишүүдэд олгосон зэргээр албан тушаалын байдлаа уруулан банкны төлбөрийн чадвар ашигт онц их хэмжээний хохирол учруулан 851 сая гаруй төгрөгийн хохирол учруулад байгаа нь тогтогдоод байгаамаа.